За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтган мэдчилж байна. Өнөөдөр нэг маш сонирхолтой дугаарыг хамтдаа хийх гэж байна. Гэрлийн өргөөнөөс 2011-ээс 2025 оны хугацаанд нийтдээ 14 жилийн хугацаанд гаргасан бүх номын танилцуулгыг бид хоёр та бүхэндээ хүргэх гэж байна. Өнөөдөр манай дээр ингээд энэ бүх номын их бэлтгэлийг нариуцж хийсэн. За инх тайван хүрэлцэн ярьсан байна. Тэгээ ер нь бол одоо нийтдээ миний тоолоход 40 гаруй ном байгаа. Энэ 40 гаруй номын бараг 90 гаруй хувьд нь бол их бэлтгэлийг нь хийсэн хэвлэлийн технологич мэргэжилтэй. За манай гэрлийн өргөний гишүүн энэ залуу байна. За тэгээ бид хоёр өнөөдөр нэг дугаарт багтааж энэ 40 хэдэн номыг та бүхэндээ маш товчхон танилцуулах юм аа. Судрууд гарсан он дарааллын дагуу та бүхэн танилцуулгыг хүргье гэж бодож байна. Тэнгэр Монгол газар, их түүхийн судар, бичиг соёлын судар, бөө гэгэн тархины судар, хас төрийг бадраах судар, гэгэн зүн, төмөн онгодын чуулган, их үрийн судар, бөөгийн товчон, Монгол товчон түүхийн тайлал, 27 судар Франц хэлээр, Монгол хаттын онгон түүхийн гэлбаа, Монгол хаттын онгон түүхийн гэлбаа англи хэл дээр, Монгол домчийн судар, өрийг хүмүүнжүүлэх судар, өгүүлэх ухаан, өрг цадаг тамга, Тэнгэр Монгол газар ном Монгол бичгээр, өрг тунхаг тамга, 9-1, хан хөвөний цөрхран, түүхийн илд, хар хадаан баатар, оваа гуйлан улсад солонгос хэл дээр, хамаг Монголын эзэнт улсын урдуу ухаан урлалын онцлог судар, кирилл бичиг дээр, англи хэлээр, монгол бичгээр, япон хэл дээр, холын ажаач унсоо, үнэн сахиусны таах үлгэр, хэтвчний ном, бодоо багшийн барианы ном, чандман харилцаа, эвхээ өгүүлэмж, засаглахуун засал, 7 хавартын шинжээ, Монгол домчийн судар 2 буюу бод засал. За тэгэхээр хамгийн ихний ном маань Тэнгэр Монгол газар ном 2011 онд хэвлэгдсэн. За А5-ын хэмжээтэй 192 нүүр хуудаснаас бүрдсэн. За гол агуулга нь бол Аянгат удганы онгодын эзэн бие иргэн ирлээ, Тэнгэрийн гэрэл айлтгал, түүнтэй холбогдсон түүхийн тухай өгүүлсэн. За онгодын айлдварууд нь бол шүлгэлсэн хэлбэрээр бичигдсэн бол түүний тайлбаруудыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр хүүрнэн өгүүлэх байдлаар бичсэн. За дотроо ийм дэд сэдвүүтэй байна. Бүх толбот монголчуудаа эзэн бие иргэн ирлээ айлтгалын тайлбар, Тэнгэрийн гэрэл айлтгал, эзэн хаантай уулзсан хүүгийн дурсамж, баримтат зураг гэсэн 6 дэд сэдвээс бүрдсэн. За ингээд номын ихэнд бол монголчуудаа та бүхэндээ их орон төрлөх нутаг, илгэн садан хөх ардуудаа дахин заларсан хааныхаа айлтгалыг хүргэхдээ баяртай байна гэж энэхүү ном маань эхэлж байна. За тэгэхээр би 800-ны дараа эмээлээ илгэндээ авсан Монголдо иргэн морилно. Эзэн Чингис хаан гэсэн ишлэл бол номын урд байна. За энэ түүхийн талаар бүр илүү дэлгэрэнгүй уншия гэх юм бол Чингис дундуур зураас удган blogspot.com гэдэг веб хуудас зочилно гэсэн байна. Тэгэхээр энэ блог маань одоо хүртэл ажиллаж байгаа. Та бүхэн бас дэлгэрэнгүй мэдээллийг энэ блог руу ороод авч болно. За энэ ном болон энэ блог бол гэрлийн өргөний маань эхлэл байсан. За энд бичигдсэн Тэнгэр Монгол газар хэмээх дуудлагыг нь бол цаашид хэвлэгдсэн бүх номон дээр тамгалагдаад явж байгаа. Хэрвээ та бүхэн анзаарсан бол одоо номын тайлбар товч танилцуулгыг бүхэлд нь ерөөдөө ярьж чадахгүй ч гэсэн ингээд товчхон ярина. Тэгээд дээрэс нь зарим нэг номон дээр энэ номын бүтэхтэй холбоотой сонирхолтой түүхүүдийг бас бид хоёр яриад явъя гэж бодож байгаа. Тухайлбал би хамгийн анхны номон дээр бол би жишээ нь өөрийнхөө Аянгат удганы онгодтой уулзсан дурсамжаа бол бичиж оруулж ийсэн. За тэгээд дэрийгээ бас онгодтой ярилцлага тухайн үед ухаалаг утас гэж байгаагүй зүгээр л стерео дууралтай утсан дээр бичиж аваа. Тэрийг YouTube-д оруулж байсан. За тэгээд тэр маань бол бас маш олон хүнд хүрж ийсэн. За эргээд тэр одоо бичлэгээ сонсгоч гэсэн гоё дурсамжтай сайхан байдаг. За энэ бол ингээд өнөөдрөөс 14 жилийн өмнөх хугацаа байна. За энэхэн ганц номноос бол ерөнхийдөө гэрлийн өргөө эхэлсэн байдаг. Дараагийн ном нь болохоор бөөгийн их хүлгэн судрууд нэртэй 5 бот ном байгаа. За энд болохоор 1-р ботод нь их түүхийн судар, 2-р бот нь бичиг соёлын судар, 3-р бот нь бөө гэгэн тархины судар, 4-р бот хас төрийг бадраах судар, 5-р бот нь гэгэн зүн гэсэн ийм тавуулаа зэрэг хэвлэгдсэн ийм ном байгаа. Тус бүрт нь одоо агуулгыг нь
товч танилцуулаад явъя. За их түүхийн судар нь 322 нүүр хуудастай. Өнөөгийн Өмнөговь аймгийн Хамбогд сумын нутагт орших Эртнээс дахилгад Чахлан тайрхан болон Хамбогд хайрхны хадны зургуудыг өвөг дээдсүүд тайлж үнссэн айлтгалууд юм. Эдгээр хайрханд агуулгадах хадны зургууд нь монголчуудын бичиг соёлын нандин дурсгалуудыг агуулсан маш чухал ариун онгон газар бөгөөд тэнд байх зургуудыг тайлж түмэн болон төр цусгтаа мэдэг тэмээн онгодууд айлсны дагуу бүтсэн. За наран бичиг, хүн бичиг, төрсөн бичээс гэсэн 3 үндсэн дэд сэдвээс бүрдсэн. Номын хуудас бүрт нэг хадны зураг түүнийг тайлбарласан өвөг дээдсүүдийн шүлгэлсэн хэлбэрээс бичигдсэн айлтгалуудтай байна. Номонд ашигласан хадны зургуудыг Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн зөвшөөрлөөр хэвлэсэн. За хоёрдугаарт нь болохоор бичиг соёлын судар гэж байгаа. За энэ болохоор 354 нүүр хуудастай монголчуудын 920 бичиг соёлын нэг болох буган бичээсийг тайлж айлдсан судраа гэж байна. За ном бол ерөнхийдөө 2 хэсэгтэй. Эхний хэсэгт бол энэ тэнгэр заяат буган бичгийн тухай эрдэмтэн ойдвын судалгаа шинжилгээ, дүгнэлтүүд, хадны зургууд, буган хөшөө дурсгалуудын тухай зураг бичвэрүүдээс бүрдсэн байна. За хоёрдугаар хэсэгт бол тэдгээр зураг дүрслэлүүдийг бол өтөөгөө үеийн 56 онгод буурлууд тайлж айлдсан тайллууд байна. Өтөөгөө үе гэдэг бол бүр дээр үеийн гэсэн үг шүү. Хадны зураг зурж байгаа үеийн тэр цаг үеийн онгодууд гэж тайлбарласан байна гэсэн үг. За өмнөх номынхаа адил хуудас бүрт бугын дүрслэл түүнийг тайлсан өвгдийн шүлгэлсэн хэлбэрээр бичигдсэн бичвэр мэдээллүүдээс бүрдсэн байна. За 3 дугаар бүтэн болохоор бөөн гэгээн тархины судар 346 нүүр хуудастай 11 бүлэг 96 дэд сэдвээс бүрдсэн бөө мөрөлийн тухай асуулт хариултаас бүрдсэн шатлсан хэлбэрээр бичигдсэн. Бөө болон шашны хамаарал, ялгаа, сүнсний тухай, бөө хүмүүн, бөө болохын учир, угтайгаа хэрхэн мэдэх, уг барих ёс, улаачийн хооллолт, бөөгийн онгод тэнгэр, онгод биечих, бөөгийн өмсгөл, эд хэрэглэл, бөөгийн зан үйл, нар сар галын тахилга, хар сүнснээс хамгаалах, бөөгийн эд шид, ёс зүй, цээр жаяг, бөөг хэрхэн нутагшуулах зан үйл, 49 хоногийн тухай гэх мэт 96 дэд сэдв түүнийг тайлбарласан шатлсан хэлбэрээр бичигдсэн өргөн агуулгатай тийм судар байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор хас төрийг бадраа судар гэдэг нэртэй 281 хуудастай 7 бүлэгтэй. За гол агуулга нь Алтан судрын тайлбар гэж явж байгаа. За 1251 онд Их Монгол улсын хаанаар Мөнх хаан өргөмжлөгдөх үед Мөнх хааны ээж Сорхогдон Бэх хатан бол их хаан хүүдээ өргөн барьсан нэгэн судрыг хөх нохоо өвгтийнхэн 15 үе дамжуулан Майн мэгзэн мэдсэжилсээр 15 дахь өртөөлөгч журнаа нүрзэд хэмээх нэгэн эрхэм түүнийг кирилл бичигт болгосон байдаг. За тэрхүү судрыг өвөг дээдсүүдээр тайлбарлуулан тайлж бичсэн энэхүү хас төрийг бадраах судар юм байна. За 5 дугаар бүтэн болохоор гэгээн зам 404 нүүр хуудастай гэрлийн өргөнд анхлан нэгдсэн улаач гişүүдийн гэрлийн өргөнд нэгдсэн түүх намтар сэтгэл гээд нийт 72 хүний товч түүх орсон. Өмнөх ном судрууд нь дандаа онгодын айлтгалууд байсан бол энэ удаад яг л бидний өөрсдийнхөө товч түүхийг бичсэн байна. Тухайлбал гэрлийн өргөөг яах гэж байгуулсан, гэрлийн өргөө нэрийн утга учир, түүх зэрэгээс ахуулаад тухайн хувь хүмүүрийн сэтгэл, харах өнцөг, гэрлийн өргөөтэй холбоотой товч түүх сэтгэлүүдээс бүрдсэн. За ингээд дараагийн он цагийнхаа дараалал бол Төмөн онгодын чуулган тохимол гээд жижигхэн юм ном байж байгаа. За нийт 172 нүүр хуудастай А5-аас арай жижиг хэмжээтэй юм ном байгаа. За ерөнхий агуулга нь 2012 оны 12 сарын 21-ээс 22-нд гэрлийн өргөөнөөс Төмөн онгодын чуулган нэртэй бөөгийн томоохон чуулганыг зохион байгуулсан байдаг. За тэр чуулганд оролцогчдод зориулж чуулганы талаар онгодын айлдваруудыг нийлүүлээд нэг тохимол болгож гаргаж ирсэн. За нийт 17 айлдвар дандаа шүлгэлсэн, шатлсан хэлбэртэйгээр бичигдсэн. За 8 дуурах нь болохоор их хүрийн судар. А5-аас арай жижиг хэмжээтэй 180 хуудастай. Өргөлжсөн үгийн хэлбэрээр бичигдсэн. За гол агуулгын хувьд болохоор ээж болохын мэдүүл зөвхөө буюу эртнээс монголчууд үр хөвгтэй хэвлийдээ хэрхэн бойжуулж эсэм мэнд амаржуулдаг байсан арга ухааныг өгүүлсэн. Сургаалаа өргөсөн онгодууд бол их бит эдс жиж өвгөн гэсэн байна. За агуулгыг нь томилвол эхийн улаан тусал, эцгийн цагаан тусал, сүнсний алтан тусал 3 нийлж анх эхийн хэвлийд ургийн ам үснэ. Анхны 3 хоногт 9 эс болон задарч энэ 9 эсээс хүний бие эргэтэн тогтолцоо урган төлждөг гэд чааш 1-3, 3-6, 7-9 сартай үеүүдэд хэвлийд бойжиж буй ургийн асаргаа бие хямрах үед авах арга хэмжээ, төрөх явц түүний тухайн нярайн
асаргаа ба эхийн гам, 1 ой хүртэлх асаргаа, ахын осол гарсан үед авах арга хэмжээ, 1-3 нас хүртэлх өрийн асаргаа, хүүхдийг сургах арга зүй, хүүхдийн найр, ерөөлүүд, зурхай, бүүвэн дуунууд гэсэн агуулгатай. Энэхүү судар маань мөн 2021 онд Монгол бичгээр хэвлэгдсэн. За дараагийн ном маань Бөөгийн товчон гэдэг нэртэй 2015 онд хэвлэгдсэн 627 нүртэй. За Бөөгийн тухай мэдвэл зохих уу анхан шатны мэдээллийг агуулсан нэлээд зузаан ном байгаа. За нийт 6 бүлэг 185 дэд сэдвээс бүрдэх тус номонд дараах агуулгыг багтаасан байна. За Бөөгийн тухай ерөнхий ойлголт гэсэн 1-р бүлэгт бол бөө орчлонд байх учиг, бөөгийн үүсэл, анхны бөө төрсөн түүх, бөө болон шашны онолын зөрүү, бөөгийн ангилал, онгодын нэршил, ялгамжууд, за бөөг насаар авхайлах, зан үйлээр нь ангилах, онгод ба хар сүнс, сүнсний ангилал, онгод улаачид залрахын учиг гэсэн дэд сэдвүүдтэй. Бөөгийн эд өвийн зүйлс гэсэн 2-р бүлэгт нь бөөгийн өмсгөл, хуйг, хингэрэг, за тэдгэрийг арчлах, мөн бөөгийн бусад эдэл хэрэгслийн тухай нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарсан байна. За энэ бөөгийн өмсгөл, хуйг гэдэг сэдвээр нь бол би яг 2015 онд Шанхай хөгжмийн их сургууль дээр Шаман арт конференс гэх тийм хуралд оролцоод яг энэ онгодуудын өгсөн мэдээллийг за англи хэл дээр дэлтгэл тавьж ийсэн санаанд орж байна. За бөө болох уу гэсэн 3-р бүлэгт бол шахаа, угаа тодруулах арга, угаа барьж удмаа залгах ёсон, улаачийн тангараг, дуудлага, тамлага, сэв гаргах, улаачийн мэдрэхүй, баримтлах цээр ёс, дэг жаяг, буултын үеийн жаяг, за ухаан тасарч буух гэх мэт олон дэд сэдвүүд байна. За бөөлөөний төрөл гэсэн 4-р бүлэгт бөөгийн бясалгал, бөөлөөний төрөл, алхаат бөөлөө, модот бөөлөө, галтай бөөлөө, жобуур, онцгой бөөлөө, хотон бөөлөө, шигшрэг бөөлөө, за ингээд бөөгийн гарвалууд, халах бүрээ, дархад, хотон, туваа бөөгийн чанар, за савдаг лус, хурамсдын үүл, Лусын 8 аймгийн нэршил гэх мэт маш өргөн нарийн сэдвүүдтэй байж байна. За ахуй гэрээ засах, ардын дом засал гэсэн 5-р бүлэгт голомтоо засах, аяга өөрөө хагарах, орон гэр ариулах, гэрийн эрчмийг сайжруулах зэрэгээс ахуулаад ардын дом заслын шинжтэй 32 дэд сэдвийн талаар өгүүлсэн байна. За 6 амир болон 9 ухаан гэсэн 6-р бүлэгт бол авир 6 тархины болон түүний ангилал, хэрхэн ашиглах тухай, за мөн 9 ухаан, жатах, үүлийн үр, лус савдгийн хараалж ятахын тухай өгүүлсэн байна. За хавсралт яриа гэсэн хэсэгт их сонирхолтой. За мод хэрхэн яаж тарих тухай онгодтой ярилцсан яриа, за савдаг уулын эзэдтэй ярилцлага, за одоо яг бидний цаг үе тулгамдаад байгаа энэ уран буюу шарн унтгийн тухай хүртэл онгодуудаас асууж ярилцж исэн байна. За тэгээ хар сүнсээс хамгаалах аргуудын тухай онгодтой ярилцсан яриануудыг оруулжээ. За эдгээр бол маш сонирхолтой. Одоо жишээ нь мод хэрхэн яаж тарих тухай бол маш олон төрлийн зөвлөгөө байдаг. Тэгвэл одоо Монгол онгод өвөг дээдсүүд модоо хэрхэн яаж тарьж исэн бэ гэдэг тухай маш сонирхолтой зүйлийг биднэрт ярьж өгөө. За бид нар тэр туршилтыг нь бол одоо энэ туулголын хар усан тохой дээр тэр яг зөвшөөрлийг авч гад яг бургас болон бараг 5-6 төрлийн 5000 гаруй модыг 3 жил дараа тарьсан байдаг. Онгодууд ээлсэн зүйлийг ажил хэрэг болгоод тарьж үзэх их сонирхолтой байсан. Гол нь нөгөө бусдаас ялгарх нэг онцлог нь эхний хэдэн жилдээ сайтар өсөлчих юм бол дараагийн удаа бол заавал тийм бусдын оролцоо шаардлагагүйгээр ургаж явах тийм мод тарих тухай бол өгүүлж исэн. За ингээ хавсар зургууд гэсэн хэсэгт гэрлийн өргөний үйл ажиллагаатай холбоотой гэрэл зургуудыг хавсарсан байна. За ер нь ингээд бөөгийн товчон гэсэн энэ номыг яг хөө ингээд бөө мөрөгдийн талаар анхан шатны ойлголтыг авах сонирхолтой улсууд дээрээс нэмээд бөө биш ч гэсэн ерөнхийдөө нөгөө ахуй гэрээ засах ардын дом заслуудын талаар мэдээлэл байгаа учраас заавал бөө улаач болох ёстой хүн гэсэн үг биш. Одоо энгийн хүмүүсүүд ч гэсэн уншаад мэдлэг мэдээлэл авсан байвал зүгээр юм бэлээ. Одоо бид нар нэг илийн болохоо байнгут нөгөө бөө лам гэж явдаг штэ. Ер нь бол хүн бүхэн л явдаг. Итгэхэнч байдаг, итгэхгүй ч байдаг. Тэгвэл яг энэний цаана засал номоо өөрсдөө яаж хийх вэ анхан шатны төвшин те тэр мэдээллийг бас энд оруулсан байлээ. Тэр нэг сонирхолтой. Өвөг дээдсүүд өвөө эмээнэр өөрсдөө хийгээл ирсэн байдаг. Ер нь өглөө босоод цай сүний дээжээ өргөн орон хангайтайгаа харилцсан гэдэг мэн өөрөө зан үйл штэ. Тэгэхээр энэ зан үйлүүдийн утга учир цаа тайлбар нь юу вэ гэдгийг маш дэлгэрэнгүйгээр оруулсан. За дараагийнх нь бол Монгол төвчөн түүхийн тайлал 2015 онд хэвлэгдсэн. Нийт 3 бот 1464 нүүр хуудаснаас бүрдэх маш зузаан судар. Тэгээ гол агуулгын хувьд бидний сайн мэддэг Монголын нууц төвчөг бүрэн ихээр нь онгодуудаас асуун сэргээн бичүүлсэн. Бидний мэдэх Монголын нууц төвчөг 282 зүйлээс бүрддэг бол Монгол төвчөн түүхийн тайлал
550 дэстэй болж гарсан. Монголын нөөц төвчин анх бичигдэхдээ 550 дэстэй байсан гэдэг. Тэгвэл тэрхүү алдагдсан дэсүүдийг гүйцээж бичснээс гадна дэсүүдтэй холбоотой түүхэн тайллыг хийсэн гайхалтай. Энэхүү номонд өмнөх үг бичсэн эрдэмтний үгээс товчхон уншиж өгвөл "Хүмүүн амьд явбал алтан аягнаас аршин хүртдэг гэсэн нь яасан мэрэгэн сургаал вэ? Би Монголын нууц түүхийг хэн нэгэн үзэл сурталтан итгээд буруу зуруу эндүү ташаа тайлбарсныг нь биш, харин үш хонзон өвөрлөгч урд тасцсныг нөхөн сэргээсэн, хит их оронч чимэж gooцсныг нь ис анзааран орхисон сонгомл ихээр нь бүтээсэн шашдыг уншиж бас тайлбарлуулж гэгээрт суух гэж хувьтаяа гэсэн байна." За тэгээ энэ хүү судар бол ерөнхийдөө ингээд битээр тайлбарлаад яхаар яг богинохон ийм хугацаанд бол тайлбарлах боломжгүй болчиход байгаа. Ягаад тэгэхээр энэ хүү 3 бот судрыг бол ганцхан уншаад өнгөрөх биш, Монгол айл бүрийн гэрийн хоймор, номын сандан заларч жил бүр одоо сэргээн уншиж үг өгүүлбэр бүрээр нь тунгаан суралцах судар байгаа. Одоо 1464 нүүр хуудастай. Тэгээ одоо Монголын нууц товчоо бол ерөнхийлөгчийн зарилгаар айл бүрийн хойморт одоо уриалга байдаг штэ. Тэгвэл энэхүү Монголын нууц товчоогоо сэргээгээд анх бичигдсэн тэр бүхэн бүтэн хэлбрээр нь ингээ гаргацсан учраас тэр бол үнэхээр гайхамшигтай. Тийм учраас та бүхэн энэ номыг бас авч үзээд өөрсдөө сайн уншиж үзээрэй гэж байгаа. Монголын нууц төвчин 282 зүйлээс бүрддэг. Монгол төвчин түүхийн тайллын хувьд болохоор 550 дэстэй. Энэ дээр юугаар онцлог байна гэхээр зарим нэг бидний учир битүүлэг түүхийн тэр гаргалгаануудыг маш нарийн дэс дараалалтай зүй тогтолтойгоор тайлбарлаж өгсөн байдаг. Жишээ нь одоо Тэмүүжин Бэхтрийг аллаагүй гэдэг ч юм уу. Хамаг Монгол татааруудтай байлдаад тэрний дугуйнаас өндөр татааруудыг хятсан гэдэг түүхийн хувьд болохоор тэгж олноор нь хятаагүй, харин дагаар орсон хүмүүс өвдөг сөхрөн тэднэр өршөөгдөж эсэргүүцэн тэмцсэн бусад тэмцсэн хүмүүсийг дарсан гэдэг л тийм нууц түүх тэн дээр бичигдсэн байдаг. Тэгээ одоо хамгийн гайхамшигтай. За одоо Монгол товчон түүхийн тайлал дээр бол Монголын нууц товчооны үйл явдлуудыг ингээд задлаад гоё тайлбарсан байгаа. За сая ингээд татааруудыг дагуулахдаа тэрэгний цүүнд одоо тэнцүүлээд ингэсэн. Гэтэл энэ яг үйл явдалд яг тухайн үед яг юу болсон бэ гэдгийг бүр илүү дэлгэрэнгүйгээр одоо хойно битээрээс тайлбарлана. 9-1 гэж судар байгаа. Зэлэм жанжны дүр. Тэн дээр бол татааруудыг өөртөө монголчууд дагуулж аваад хэрхэн яаж өөртөө ингээд нэг үндэстэн болсон бэ гэдэг түүхийн тэр тэмцлийн төгөл маш сонирхолтой. Тэн дээр бол бүр ингээд нүдэнд харагдтал маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Яаж одоо тэр өөр Отог аймгийн улсуудыг дагуулсан бэ? Одоо бүгдийг нь алчиж болохгүй нэг улс үндэстэн болж орших гээд шүү дээ. Тэгэхээр цаашдаа бас энэ Монгол товчон түүхийн тайлал маань задраад маш олон ном судар гарах эхлэл болж өгсөн. За ингээд одоо бидний мэддэг тэр 282 одоо зүйл гэж зэндийн дамжин сурангаа тэмдэглэсэн байдаг. Онгодууд бол дис гэж нэрлэдэг байгаа. Энэ 550 хэсэгт бол ихэнхдээ миний анзаарсаар энэ хатад эмэгтэйчүүдтэй холбоотой бас дисүүд тэр түүхүүдийг зориуд гээгдүүлээд говьулсан байсан юм билэ. Тэрийг нь бас нөхөж өгсөн. Тэгээд тэрнээс улбаалаад бас дараа чинь Монгол хаттын онгод түүхийн гэлбаа гэд бас гоё номнууд гарсан байгаа. За тэгэхээр ингээд дис дараалаар нэ. За дараагийн ном маань бол 27 онгодын бугалтыг тэмдэглэсэн тэмдэглэл гээд 27 гэдэг нэртэй ийм ном байгаа. За энэ хүн ном бол 2015 онд хэвлэгдсэн А5-ын хэмжээтэй 400 нүүр хуудаснаас бүрдсэн байна. За гол агуулга нь гадаадад олон жил амьдарсан нэгэн эмэгтэй Монгол бөөгийн онгодтой золгож далд ертөнц бөө мөргөлийн тухай цоо шинэ ертөнцтэй танилцж буй зохиомж хэлбэртэйгээр бичигдсэн. За ингэхдээ 27 онгодын 27 өөр сэдвээр тэмдэглэл хөтөлсөн бол гайхалтай. За гарчгийг нь би товчхон дуртай авчаа. За оршихуун онио, мананцар оршихуй, нэргүй түүхийн тэмдэглэл учраа олохгүй, нууцын чивчрээн, төөргийн толд ертөнцийн тодломж, харанхуй ертөнцийн тайлал, дусал шим, гэлбаан бүжиг, нүжгүү бодол, бөөлхүү нууц, зөнгийн тайлал, анирдлах ертөнцөөр аялагчид, ёслолын нууц, нүцгэн аялал, шинжлэх ухаанаар тайлаагүйг тайлсан нь ухаар тухай, үхэгсдийн үг, толд ертөнцийн шивнээ, зүүдний ертөнцөөр сэлгүүцэгчид, биегүү хашгираан, амьдралын эсрэг тал, ухааны цоорхой, хийсвэр нислэг, чимээгүй хөрвүүлэхгүй, зүүдэл зүй. За ингээд тэмдэглэл төгсгөх үг, бөөгийн үг гэсэн ийм эсгүүтэй. Тэгээ энэ дэд сэдв болгоны ард нэг онгодууд нэг сэдв явж байгаа. Бүгдээрээ өөр агуулгатай далд ертөнцийн тухай бидний мэдэхгүй зүйлийг маш энгийн хэлбэрээр ойлгомжтой. За тэгээ энэ хүү номтой холбогдсон түүхийн талаас ярихад ер нь бөөгийн товчоо ном хэвлэгдсэний дараа маш олон гадаад улсууд ер нь бөө мөргөлийн талаар
мэдээ суралцъя, Монгол онгодуудаа суралцъя гэдэг. За тэгвэл бидний бөөгийн товчоо номыг орчуулад гаргахчвал яасан бэ гэдэг. Тэгэхээр орчуулах гэдгсэн чинь энэ нөгөө монгол хүний сэтгэлгээнд буугаад байдаг. Гадаад хүний сэтгэлгээнд ерөөсөө буухгүй байсан учраас яг тусад нь ингэж бүр анхан шатны төвшөндөө авчиж гадаад хүмүүс зориулж авах бичсэн. Тэгээд гадаад хүмүүс зориулаад гаргасан ч гэсэн ингээд уншихад биднэрт бас хэрэгтэй мэдээлүүд энэ донд явж байгаа байхгүй. Тэгэхээр бол яг энэ номын талаар бүтсэн хэрхэн яаж бүтэхт нь хажууд нь байгаа сонсож байхад бол нэг тиймэрхүү дүүхүүд яригдчихсэн. За тэгээ энэ хүн ном маань бол 2023 онд Франц хэл дээр бол бас орчуулагдаж хэвлэгдэж гарсан байгаа. За дараагийнх нь болохоор Монгол хаттын онгон түүхийн гэлба 2015 онд хэвлэгдсэн. А4-өөс арай жижиг хэмжээтэй 800 нүр хуудасаас бүрдэх асар цуцаа ном байна. Энэхүү судар нь 9 бүлэг 108 дэд сэдвээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүр дээр тодорхой цаг хугацаанд амьдарч байсан хатад гүнж нар ирж өөрсдийн үг сургаалаа өргөн барьсан. Өмнөдгөл хэсэгт эзэн Чингис хааны эцэг Эсүхэ баатрын хатан Сүчгэл хатан Өөлөн эхийн айлдварууд Ачлал хайр гэсэн эхний бүлэгт Мантугай сэцэн хатан Бисүдэ бив их хабуртуу хатан онгод цэцэг хатан Самар хатан онгодын айлдварууд түүхийн тодламж эцэг эхийг ачлах тухай хөөрөнсөн айлдварууд сургаалууд орсон. Инрэл хайр гэсэн 2 дугаар бүлэг үрийн тухай охин өр, үрийг боожуулах ухаан гэсэн сэдвүүдээс бүрдсэн. Дурлал гэсэн 3 дугаар бүлэг ханийн хайрын тухай Чимбай хатан онгод, Наби хатан онгод түүхийн тодламж эр хүмүүний хайрын домог хань гэсэн дэд сэдвүүдтэй. Их Монгол улсыг бүтээгчид хэмээх 4 дугаар бүлэгт хамаг Монгол гүрэн улсын хатад Сүчгэл хатан онгод Өөлөн их Монгол улсын хатад болох боо эртэ эсвгэн эсв урбато ботуухан хатан онгодын айлдвар сургаалууд Йоан гүрэн улсын хатад эдийг хайрлах эд юмс тэдгээрийн засаглал гэсэн дэд сэдвүүдтэй. 5 дугаар бүлэгт эзэн эрх эх орон алуунго их хулан хатан эрх мэдл их Монгол улсын задрал хаймш хатан онгод сорхтон бэхий хатан онгод өгөөдөө хааны ууган хатан боргочонхоо онгод цагаатай хааны гутгаар гэргий уркана хатан онгод зүүч хааны их хатан ибэхэ онгод эрхт төрийн гүнж нар эзэн Чингис хааны гүнж алтан бэхий онгод алага бэхий онгод хоочин бэхий онгод алалтан бэхий онгод эрвэхэ бэхий онгод түүхийн тодламж сүнсний мөн чанар хар сүнсний боолууд тамийн ялтан дөрвөн хатны сүнс тамийн ялтан Батимагийн сүнс эсмэл тайжийн сүнс дөрвөний тодламж Батимагийн тодламж хар сүнс шалгалт шидийн ертөнц твэн тэнгэр гүйдэл учир юунд вэ эх орон гэсэн сэдвүүдтэй. 6 дугаар бүлэг үүрэг хариуцлага байгалыг хайрлах хообой хатан онгод жижигхэн бэхий гүнж хий чи тоос байгаль гэсэн дэд сэдвүүдтэй. За үлдсэн бүлгүүдийн сэдвүүдийг та бүхэн дэлгэцээр харуулъя. За энэхүү судар нь 2020 онд англи хэл дээр мөн хэвлэгдэн гарсан. За амар их өшөө дааслаа да. Бараг хамгийн урт адвертайзинг байхгүй. За ингээд та бүхэн сая дэд сэдвүүдийг сонслоо. Тэгэхээр энэ дээр бол түүхэн, алдартай. За бид нэр зарим алдрыг нь сонсож байгаагүй олон одоо хүний нэр гарлаа. За тэр бүх хүмүүсийн ингээд сүнснүүд за бид нар онгодууд гэж нэрлэдэг. Ирээд ингээд түүхээ хуваалцаа. За тэр түүхийг нь бид нар бас суралцаа, сонсож байгаа энэ цаг үе бол үнэхээр гайхамшигтай бас сонин содон. За Монголоос өөр одоо ингэдэг улс орон хэр байдаг вэ гэдгийг би бас мэдэхгүй. Гэхдээ энэ бол бас яхаарахгүй бидний нэг давуу тал хөх толготой төрсний нэг онцлог юм болов уу? Энэ бол надад бол их гайхамшигтай санагддаг. Би өөрөө энэ технологийн дэвшлийг маш их биширч гайхамширдэг. Тэрнтэй яг ижилхэн бүр илүү гайхамшигтай ингээд эрт цаг үеийг өнөөдөр ингээд амьлуулад гаргаж ирж байгаа энэ бөөгийн арга ухаан гэдэг бол маш гайхамшигтай байгаа байхгүй. За ингээд дараагийн судар маань Монгол домчин судар 2016 онд хэвлэгдсэн 12 бүлэг 150 дэд сэдвээс бүрдсэн. За хүмүүн эрүүл байхын тулд мэдвэл зохихгүй анхан шатны ойлголтуудыг багтаасан маш өргөн агуулга бүхий гайхамшигтай судар байгаа. За 13 дугаар зуунд амьдарч байсан их биет хэмээх онгодоос энэхүү мэдлэг мэдээллийг бөөгийн аргаар буулгасан бөгөөд энэхүү онгодын судрын өмнөдгөл бичсэн үгээс та бүхэнд уншиж өгье. За би нөгөө ханаа төрчээд дөнгөж идэж байгаа учраас ингээ хоолном болоо жоохон сонь байгаа шүү. Дэрийг өршөөж болгоно үзье. За ингээд биеэр өөрийн биеийг мэдүүлье. За амьд алдат насандаа 4 хавартаагаас 97 хавартай болтол элар болох эрдэм шамдахдаа 4 зүг 8 зохистын 58 харь отог гаруултнаар аялан
тус тусад тохиох өвчин зовлонтой тулгарч таньж мэдсээр эрдэм чадлыг олж ангаах судраас ирчиж өв уламжлалаас ухаан суралцсан түүхтэй гэж. За энэхүү эрдэм ухаанаас энэхүү судартай өргөн барьсан өнөөдөр бидэнд Домчин судар хэмээх ном болон иржээ. За нийт 12 бүлэгтэй хүний биеийн үндсэн 7 хүрд ба тэдгээрийг маш нарийн төвшин задлж тайлбарлаж, за альва өвчин эмгийн шалтгааныг үүслээс нэгтлэн тайлбарлаж, хүрдтэй холбон цогцоор нь тайлбарлаж, хэрхэн ангаах эдгэх арга ухааны тухай өгүүлсэ. За эрүүл байхыг хүсэгч хүмүүн бүрийн ширээний ном байж үргэлж эргүүлж тойруулан уншиж ухааруул зохилтой ном билээ. За дараагийнх нь болохоор өрийг хүмүүжүүлэх судар 2017 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 479 нүртэй 5 бүлэг 113 децибелээс бүрдсэн. Дэлхийн бүх хүүхэд адилхан дэлхийн олон орноос Монгол төмнийг хүүхдэд хүмүүжүүлэх ухаан юугаараа ялгаатай вэ гэвэл хүмүүний бие хөгжил, хүмүүний бодис солилцооны холбоонд тохируулан мэдэрч сургах ухаандаа оршино. Хүмүүний өсөн торних үед ямар шүүрэл булчин хөгжиж байгааг эцэг их анзаарсан учраас тухайн дутагдж буй орон зайгаар хөглөж малчин ухаанаар хөгжүүлж иржээ. Эндээс улбаатай хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан маань Монгол хэл сэтгэхүй зан заншилтай нэгт уялдан хөгжснөөрөө бусад улс үндэснээс ялгарах хүншүүлэх ухаан гарч ирж буй хэмээжээ. Ингээд хүмүүний бие хөгжлийг 12 жилээр мөчлөхийн учир тэгээс 3 нас хүртэл хүүхдийн бие хэл сэтгэхүйн хөгжил, 4-7 настай хүүхдийн онцлог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тухай, хүүхдэд тулгардаг түгээмэл бэрхшээл, түүнийг засах хамгаалах аргууд гэх мэт сэдвүүдийг бүтэн бүлэг болгон авч үзэж тухайн сэдвүүд хамаатах олон жижиг арга ухааныг дэд сэдвүүд болгон өгүүлсэн. Энэхүү судар нь 2021 онд Монгол бичгээр мөн хэвлэгдэн гарсан. За дараагийн ном маань өгүүлэх ухаан 2018 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 530 нүүр хуудастай 7 бүлэг 103 децибелээс бүрднэ. За энэ 103 децибелийг уншвал барагдахгүй юм болно. За ингээд өөртөө хүн ямар нэгэн чадварыг олж авч суралцсан төлөвшүүлж өрөөл түмэн зааж өгөхөд хэл яриа нь бидний гол зэвсэг болдгоо. За хэрвээ хэл яриаг бага хэмжээнд авч үзвэл өөрийгөө бусдад ойлгуулах, олон түмэнтэй эвлэн амьдрах гол үйлдэл юм. За харин хэл ярианд гаршин түүний ач холбогдолд гүн гүнзгий хандвал маш хүчирхэг зэвсэгч болж чадна. Үгээр алжч болдог, аварчч болдог гэдэг нь зүгээр ч нэг зүйрлэл бус юм аа хэмээн өгүүлсэн байна. За харилцах мөн чанар гэсэн эхний бүлэгт хүн өөрийгөө илэрхийлж сурах нь ямар чухал болох тухай. За яриа гэсэн дараах бүлэгт хэрхэн амжилттай ярих тухай. За харилцан яриа гэсэн бүлэгт бүх төрлийн харилцааг хэрхэн амжилттай үйлдэх тухай. За энэ дэр дэх яриа бүлэгт илтгэх, өгүүлэх урлагийн тухай. За бичгийн өгүүлэмж хэсэгт бичгийн соёл, авиа, аялга, найруулах арга зүйн тухай. За биеэр өгүүлэх бүлэгт жүжиг, ший, янгуу, зургийн тухай. Уран сайхны өгүүлэмж хэсэгт үлгэр домог, шүлэг, дуу, хөөми, бүжиг, за мөн шившлэг, дом, хараал, ерөөл, дуудлага, тамлага, хил ам гэсэн сэдвүүдээр дэлгэрэнгүй өгүүлжээ. За өгүүлэх ухаан гэдэг нь маш өргөн утга агуулгатай өгүүлэхийн олон янзын хэлбэр аргын талаар өгүүлсэн байна. За дараагийн судрын хувьд өргөц цэдэг тамга нэртэй 2019 онд хэвлэгдсэн 602 нүүр хуудастай. Номыг ерөнхийд нь 2 хэсэгт хувааж үзвэл эхний хэсэгт Монгол гэдэг нэр хэдий цаг үеэс эхэлж түүхэн тэмдэглэгдэх болсон хийгээд хамаг Монгол улс байгуулагдсан түүх. Өнөөгийн бидний Монгол улсын үүсэл гар бүлийн түүхийн тухай өгүүлсэн. Хоёрдугаар хэсэгт үндсэн хууль буюу эх засгийн тухай. Мөн орчин цагт Монгол улсын үндсэн хууль ямар байвал цогцолтой талаар онгодын санал болгосон төсөл зөвлөмжийг багтаасан байна. Хамаг Монгол нэрийн утга учирыг энэхүү сударт дараах байдлаар тайлбарласан. Хамаг Монголын анхны хан Као Бэул буюу Хабуул хааны тайлбар байна. Би 28 наснда Чонос гарвалт аймагуудаа дагуулan нэгтгэхэд Чонсын хан болж нэгтгсэн улсынхаа нэрийг Хамаг Монгол гэж нэрлэв. Түүхэнд өөрсдийн угсааны нэрийг эсвэл эцэгсийн нэрийг улсдаа өгч байсан нь олон улс бий. Мөн хэдэн холбоо нэгдэж байгаагаараа 8 гэх мэт нэрч бий. Гэтэл миний 18 наснда чинхүү хүсэл болгосон зүйл бол эсгий гэрт мал болон ангийн хөл хөөдөг нүүдэлчин энэ л ардуудыг нэг сүлд дор зангидах. Ямарваа нэгэн байдлаар балгас ард түмний дарлал боолчлол үгүйгээр аж төрийг гэсэн чин эрмэлзэл байсан тул бүгдийг нь хамаарах гэсэн утгаар хамаг гэж нэрлэсэн. Монгол нэрийг өгөх болсон шалтгаан нь олон зүйлийг сайтар бодолцсон. Чонос болон бус гар бүлийн язгуур өв нэрийн утгыг эс хамааран оршин буй 3 голын нүүдэлчин ардууд бидний уул усны хамааралд тухайчлан Мон гол гэх нэрийг
өгсөн болно. Мон гэдэг үг маань мөн гих утга буюу үндсэн зам, өөрсдийн онцлог, энэ хорвоод оршин тогтнох учир шалтгаан гэсэн утгыг илэрхийлдгийг төшөв. За ингээд энэхүү сударт бол түүхэн үйл явдал, тайлбарууд, онол сургаалын шинжтэй олон гайхалтай агуулга бичигдсэн. Нэг удаа уншаад өнгөрөх бус өгүүлбэр бүрээр нь тунгааж задлж ухаж ойлгох ёстой. Монголын нууц төвчөөний нэгэн адил өргөө гэрийн хойморт номын санд залрах ёстой оюуны их өв юм аа. За ингээд энэ судраас эхлээд Монголын түүхийн нарийн нандин нууцуд дэлгэрдэж эхэлж байгаа. За дараагийн судар нь өрөг тунхаг тамга нэртэй нийт 4 ботоор 2020 онд хэвлэгдсэн. За уншихад эвтэйхэн байлгахын тулд А5 хэмжээтэйгээр хэвлсэн байна. За гол агуулга нь их эзэн Чингис хаан болоод их Монгол улсыг бүтээсэн өрлөг жанжид хатад түүхэн хүмүүсийн дэлгэрэнгүй намтар улс орноо бүтээсэн үнэн бодит түүхийг за өмнө нь хаач дэлгэгдэж байгаагүй шин сонин мэдээлэлтэйгээр дэлгэрэнгүйгээр бичсэн. Түүхэн онгодуудыг өрн залж түүхийг тааж буудаж таамаглаж тайлбарлах биш. Харин учир шалтгаан, учир зүйн үндэстэйгээр логиктойгоор түүхийн эздээр нь өөрсдөр нь яриуж тайлбарлуулсан гайхамшигтай. За магадгүй энэ бол зөвхөн Монгол бөө мөргөлдөл боломжтой үзье. Түүхийн үннийг тухайн түүхийг бүтээсэн хүмүүсийн онгод буюу оюун ухаан ярьж тайлсан гэсэн. Бот-ботоор нь товчхон мэдээллийн хүргэе. Нэгдүгээр бот нь 341 нүүр хуудастай өвлөн их Сучигээл хатан Исүүхэ баатрын намтар түүх улсаа бүтээсэн, байгуулсан түүхэн үннийг өгүүлжээ. За энэ 3 хүн бол их эзэн Чингис хааны эцэг болон ээжүүд юм аа. За их Монгол улсын түүхийг мэдээ гэвэл эхлэлцэг ижи аавын түүхээс эхэлж мэдэх ёстой бол энэхүү судар нь энэ агуу өвөг дээдсүүдийн түүхээс эхэлж буйн юм аа. За ингээ 2 дугаар бот нь болохоор 594 нүүр хуудастай ар ноён Каучигүн буюу Монголын нууц төвчөнд тэмдэглэснээр Чингис хааны төрсөн дүү Хачигүн хамаг Монгол улсын өрлөг жанжин, хувлаа жанжин, хамаг Монгол улсын өрлөг, боорчуу жанжин гэсэн 3 хүний намтар улсаа бүтээсэн үнэн түүхийг өгүүлсэн байна. За боорч жанжины түүхийг бол Зөв 5 подкастаар миний бие та бүхэнд уншиж хүргэж байсан. За магадгүй хизээний цагт үргэлжлүүлээд дараагийн түүхүүд нь гарахыг бол хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан яг энэ хүний түүх бол дуусаагүй байгаа. За 3 дугаар бот нь бол 475 хуудастай хамаг Монгол улсын хан Тэмүүчин буюу их эзэн Чингис хаан маань өөрийн биеэр морилж улсаа бүтээсэн үнэн түүхээ хамтран зүтгэгчдийн тухай альжээ. За ингэхдээ бол энэ номон дээр ингэж бичсэн байгаа. Гундсан хөвөнөөс гуйлагчны хан. Гуйлагчны ханаас гүрэн улсын хаан хүртэл хэлсэн үгс, сургасан сургаал, айлдсан айлтгалын товчлол. Бие зас, гэрээ зас, төрөө зас хамаг Монголын хан Тэмүүчин. За энэ өрөө өвтэйгээр энэ хүү түүх эхэлж байна. Тэгэхээр эндээс бол та бүхэн ямар агуулга энэ хүү номд бичигдсэнийг бол олж харах байхаа гэж бодож байна. За энд бас яг энэ ботын өмнөх хүүхдээр аянга дудганы асуулт болон Тэмүүчин хаан онгодын сонирхолтой яриа байгаа. Би энийг бол заавал уншиж өгье гэж бодсон. За аянга дудгыг ингэж асуусан байна. За зарим хүмүүс бол эзэн Чингис хаан сүнсээрээ буухгүй тийм юм байхгүй. Аянгат дээр буусан гэдэг бол худлаа. За харин хизээний цагт иргэн төрж их орноо цэгцлэн эсвэл дахин төрөхгүй гэх мэт янз янзаар ярьдаг. Энд та ямар хариулт өгөх вэ гэхэд Тэмүүчин хаан онгод харж л бай да. Цаг хугацаа шүүн хүлээж л бай. Үйлдсэн үйлээр гэрчлэн. Мөн ирээдүйд Чингис хаан буулаа гэхэд энэ хөрсдөд орчлоо гэхэд шидтэн бус хүмүүн шүү. Зарлиг гаргаад дагдаг болтол ёс хэлэлцэн соёлждаг болтол хэдий хугацаа гэтлэхв. Энд би дахин ихэлсэн ч өдий соёлжуулхан ухаан ухуулан таниулж хүслийн зүгөө өгүүлэн таниулж өргөх олныхон тусыг нэхэх бусуу. Гагц хүмүүн дэлхийг өөрчлөхгүй. Харин гагц хүмүүн сэрдэхийг сэрүүлэг. Уухай хашгирах улбаа болно. Тавих сум зэв болж оршивч жигтэй тэр хүслийн зүв тэнхээд уухайг сэтгчлэн биелүүлэх анд нөхөд эрдэмтэн эвлэлдэн дагах ард түмэн эвсэн гэрээсэх харь илэгтэн байж сая бүрдэх бусуу. Эд бултаар нийлэн нэгэн чиг урсах хүслийн зүй нэг ижлийг мөрөөдөх сэтгэлт ир нэргэх болоод ивэхийг таньсан төр нэг хамтаараа соёлсон гэрхээ болж байж сая их Монгол хамтаар болж энэ хүсэл бүхэн нийцэхдээ Тэмүүчин хамтай болж буй иймтээс ухааж тугай. Чингис химээгч бол ердөөл тоонот гэрийн тогтоос онсны хэсэг төдий үүлээ мэдж даахтаа зүтгэж дагуулахыг сэрж бүтээхээ итгэсэн хүмүүн байсан юм аа. Энэ хүмүүнийг агуу болгож буйн итгэхээ сэтгсэн анд нөхөд тэтгэхээ сэтгсэн өтгөс өвгөд агуулхаа сэтгсэн ард түмэн амуулхаа мэдсэн үр хүүхэд юм химээвэ гэж.
Энэ сүүлийн өгүүлбэрүүд үнэхээр гоёгооз энэ хүмүүнийг агуу болгож буй нь итгэхээс итгэсэн анд нөхөд. Тэтгэхээс итгэсэн өтгөс өвгөд. Агуулхаас итгэсэн ард түмэн амуулхаа мэдсэн үр хөвгөд юм хэмээвэ гэж. За ингээд та бүхэн энэ хүү үгийг бол өөрсдөө оюун ухаанаар дахин тунгааж бодоорой. За энэ хүү бодит бол Тэмүүжин хаан улсаа бүтээхдээ хамтран зүтгэсэн бүх нөхдөө иргэн дурсаж тэр түүхээ айлдсан байлээ. За өнөөдөр дэлхийд дахин Чингисийн Монгол гэхээр л мэддэг тэр агуу их түүхийг бүтээсэн энэ эрхэм өвөг дээдсийн оюун ухаан тэнгэрт хадгалагдаад за тэгээд түүнийг нь бөөгийн аргаар буулгаж өг сургаалыг нь сонсно гэдэг бол үнэхээр их хувь хишиг. За өөр цаг үед одоо тохиохгүй алтан боломж аз завшаа мэдээ. За бид нар энэ цаг үед амьдарч энэ түүхийн гэрч болж итгэмээргүй үйл явдлын нэг хэсэг болж байгаа нь бол гайхмар. За ингээд гайхширсан сэтгэлээ яриад байвал дуусахгүй маш их зүйл хойно бас байгаа. За энэ түүхийг унших юм бол танд ч бас тийм сэтгэл хэдэн 10 биш хэдэн 100 удаа төрнө гэдэгт итгээрэй. За ингээд дараагийн бот нь 4-р бот 540 удастай салга урлаач буюу чархаа, цогтуу мөргөн домч буюу их биет онгод, чөтгөр сэцэн буюу хуйлдар сэцэн, хар ар ноён буюу хар бики гэсэн 4 өвөг дээдсийн түүх байна. За өөрөөр хэлбэл их Монгол улсыг бүтээхэд Баатар жанжлаас гадна урлаач хүмүүн, домч хүмүүн, эрдэмтэн хүмүүн, ар ноёд хэрхэн зүтгэж ямар үүрэг гүйцэтгэж ирснийг энэ түүхээс мэдэх боломжтой. За түүхээс зөвхөн баатарлагыг унших бус улс дотор ямар зовлон оршиж, ард иргэд нь хэрхэн амьдарч, төрөө хэрхэн мэдэрч, харилцаж байсныг өөр хүмүүсийн өнцгөөс харуулснараа туйлын баялаг олон тал өнцгөөс нь харуулсан алдаа оноо, жаргал зовлон, буруу зөвийн олон туйлт дэнсэг оруулсан ном болжээ гэж би ойлгосон. За баатарлаг туйл биш, баахан магтаал, бахархал бус, зовлон жаргал, үннийг харах олон нүд, буруу зөвийн олон дэнсээ бол энд багтсан гэсэн үг ээ. За киногоор ярих юм бол гол болон туслах, эерэг болон сөрөг бүх дөрүүдийг энэ тэнцүү харуулж уншигчдад өөрсдөө дүгнэлтээ их боломжийг нь олгосон гэж би бол ойлгож байгаа. Тэрүүгээрээ маш онцгой ном. За тухайлбал энд их биет домчин түүхэнд бол эзэн Чингис хааныг битүү муулсан сөрөг байдлаар харсан түүхүүд явдаг. Тэр нь бас их инээдтэй. Гэхдээ тэр түүх бол тэр хүний хувьд бас үнэн бод түүх байдаг. Тэгэхээр ийм л гайхамшигтай яг тал талаас нь харуулсан олон янзын түүхүүдийг гаргаж ирж байгаараа онцлог. За тэгээд элдв хачир чимээг гойчилсан түүх, санаанаасаа ургуулсан зохиол энэ номонд байхгүй. Харин өвөг дээдсүүдийн маань үнэн түүх, гიშгсэн мөр, туулсан зам, бүтээсэн улс орон бол энд байгаа. Та заавал энэ номыг уншаарай. За гэрлийн өргөнөөс ямар номыг хамгийн эхлээд унших вэ гэж маш олон хүмүүс асуудаг. За би бол энд хувьдаа та энэ номноос эхлээрэй гэж зөвлөж байгаа. За энэ дараагийн ном маань 9-1 2021 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 2 ботоос бүрдэх нийт 2 бот нийлээд 820 удастай ном байгаа. За гол агуулга нь 9-1 гэдгийг утга нь 9 урлагийн 1 гэх утгатай. Өөрөөр хэлбэл их Монгол улсын 9 урлагийн 1 буюу зэдлэн урлагийн намтар байгаа. За дэлгэрүүлэх юм бол хамаг Монголын төвчин туулсан түүх, их Монголын өвөтгөл суур үлгэр, нэгэн хүмүүний зүрх сэтгэл хэрхэн хэлбэршиж, хэрхэн дурсагдгийг таниулсан цоврал өгүүлэмжийн нэгэн хэсэг юм аа. Урайн хаан Жарчуада, Зэлэм, Сүбэдэ, Чагуурхан гэсэн нэг гэр бүлийн 4 хүмүүний улс их орноо бүтээхэд өргөсөн зүтгэлийн түүхийг та бүхэндээ өргөн барьж байна. За энэ хүү судар ном маань түүхийн ил киноны эхлэл болж улмаар энэ кино маань Зэлэм жанжны түүхийн цаг үеэс өмнөх цаг үе рүү хэлснээр хамаг Монгол улсын үеийн маш олон түүхэн ном судрууд хэвлэгдэн гарсан түүхтэй. Өөрөөр хэлбэл маш буянтай, булган сүлтэй гэж ярьдаг тийм ном байх нэ. За энэ хүү түүхээс үргэлжлүүлээд энэ судартай зэрэгцээд хан хүүний цорхираа, за дараа нь түүхийн илд, за Хар Хадаан Баатар, Оваа, Урдүүн судар, Жунсоо, Хитвчний ном гэх даацтай олон ном бүтээл төрөн гарсан байдаг. За энэ номнууд бүгдээрээ бие биентэй холбоотой. Нэг үйл явдлыг өөр өнцгөөс тайлбарласан, эсвэл өөр цаг үе болж байгаа үйл явдлууд ч гэсэн ингээд эцэг хүү үүр гэдэг ч юм уу ингээд 3 цаг үеийн холбоотойгоор бичигдсэн байдгийг сонирхолтой. За миний санах юм бас энэ үед бол Хулан хатны түүх бол онгодууд ярьж өгсөн. За Наяа жанжны түүхийг бас ярьж өгсөн. Гэхдээ энэ бол одоохондоо ном болж хэвлэгдээгүй байгаа. Магадгүй бид нар хэрвээ азтай байх юм бол хизээ нэг өдөр ном судар гарч болж магадгүй. Ямар ч байсан түүхээ хилээд яриад явж явах нь бол яг хажууд нь би сонсоод байжсэн учраас ямар ч байсан энэ түүхүүд бол гарсан гэдгийг нь мэдэж байна. За тэгээ энэ хүү 9-1 судрын нэг хэсгээс өгүүлье. Ерөөсөө нэг сонссноос хойш санаанаас ерөөсөө гардгүй хэсэг. Энийг та бүхэнтэй заавал хуваалцмаар санагдсан. За Урайхаа хотог 2 том зуухтай байлаа гэж. Нэг нь босоо хүн шиг өндөртэй, нөгөө нь морьтой хүнээс ч өндөр. За тэрийг л өдөр шөнөгүй галдаж, дээрээс нь өнөө газрын гүнээс олсон шороогоо нэмж цовж суун шүү дээ.
Гал тасалчихвал 100 ажиллагаа болоод дахиад барихад 5 жил шаардлагатай болдог учраас өдөр шөнөгөл мананда хизээж тэр галыг унтрааж болохгүй. Учир нь сөвөнд нь төмөр ороод хөрчихдөг. Тиймээс ерөөсөө унтрааж болохгүй гэдэг хатуу сахилгаар галлаж байдаг. Энэ хоёр том зуухны нэгэнд нь 4, нөгөөдөгт нь 2 ихээ том өхрийн бүтэн ширээр өхлөөлж хийсэн хөөрөг байна. Нийт 6 хөөрөг байна. Тэр хөөргийг байнга ажилуулна. Дулаан цагт бол усны хигээгээр өөрөө ирчлээд л хөөрөгдөөд байна. За өвөл болж мөстгийн цагт өнөө хөөргөн дээр нь хүүхдүүд гүйх тул их дургу хүрнэ. Нэг тийм том дамар дээр ээлжээр өдөр шөнөгөөгүүн. Би эцэгтэй та өвөл өөрөө хөөрөгдөг юм зохиож дийлэмгүй юу гэж хэлнэ. Ус байхгүй, салхи дийлэхгүй би яануу гэдэл эцэг загнана. Та нар л хөлөөрөө гүйж өгөндөө гинэ. Тиймээс л өвөл гэдэг улирал тунч дургу байж үлээ. Зум бол ус урсаж байхад өөрөө хөдлөөд байна. Өвлөлт гүйх шаардлагатай болдог. Шүнж ээлжээргүүн. Хүүхдүүд олдохгүй унтаад өгсөн үе томчуудгүүн. Морь малгүй хүмүүс за тэгээд хоол дутагдахаар гүйх гэдэг чинь хэцүү байдаг. Тэр 6 том хөөргийг ажилуулдаг дамар бидний хувьд хар дарсан зүүд, хатуужлын их бас амьдрахын хүрчиг тийм л зүйл байлаа гэж. За энэ амьдрахын хүрд гэдэг үг бол миний санаанаас бол одоо болт гардггүй. Амьдрал амь нас нь нэг зүйлээс шууд хамааралтай. Тийм амьдралаас их Монголын гүрэн тулсын өрлөг сайд болтлоо дэвшсэн амьдрал түүх гэдэг өөрөө маш гайхамшигтай. За энэ түүхийг та бүхэн 9-1 гэдэг судраас өөрсдөө уншаарай. За дараагийнх нь болохоор хан хөвөний зүрхран 2021 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 620 нүүр хуудастай. Гол оголгын хувьд болохоор хамаг Монгол улсын амбгай хааны хөвөн тайчуудын Агаачуу баатрын түүх намтар бичигдсэн. Монголын нууц төвчөнд бол Евсгэй баатрыг татарт хорлогдсон өөд болсны дараа тайчуудын таргуудаа хүн ардаа аван өөлөн үжинг хайж нөв гэсэн түүх байдаг. Улмаар тайчуудтай өстөн дайснууд болж хожим Чингис хаан тайчуудыг дарсан түүх гардаг. Тэгвэл түүхэнд чухам яг юу болсон юм бэ? Тэмүүчний ах Бэхтэр буюу Бэхтрийг хэн хоров? Тайчууд яагаад өөлөнг хайж нөв? Тухайн үеийн улс төр нийгэм хүн ардын амьдралын тухай өөр хаанч дурддаггүй сонин содон өнцөг түүхийн тайллыг энэ номноос унших боломжтой. Ном мөн цөөн тооны хар цагаан болон өнгө зургууд агуулдаг. Дэлхийд алдартай Сүбэдэ Жанжин яагаад чухам хамгийн алдартай жанжин болов гэдгийг нууц Агаачуу баатрын үхэлтэй шууд холбогддог. Чухам ямар түүх өрнөснийг та энэхүү номоос унших боломжтой. За дараагийн ном маань түүхийн ээлд 2021 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 53 дэд сэдвээс бүрдсэн 440 хуудастай. За гол агуулга нь Монгол болон Татарын 13 дугаар дайны тухай буюу дайны эхлэл, өрнөл, төгсгөл, дайны дараах гэрээ хэлцэлгээд нэг дайныг эхлэхээс дуусах хүртэлх бүхий үйл явдлыг кино зураглал шигээр дүрслэн өгүүлсэн. За тэр дайнтай холбоотой оролцогч талуудын онгодуудаас асуун буулгасан түүхэн бодит үннийг өгүүлэх ном юм аа. За нийт 100 гаруй дөрүүдтэй онц сонирхолтой үйл явдлуудтай. Ач холбогдол талаасаа бол Монгол улс оршихуу эс оршихуу гэсэн түүхэн цаг үе, түүнийг хэрхэн гитлэн гарсан өвгдийн арга ухаан, бидний улс хэрхэн оршин тогтносон бичигдээгүй үнэн түүх юм аа. Энэ номын тухай товч задлан би та бүхэнд номын задлан нэвтрүүлгийн анхны дугаараар хүргэж байсан. За тэр дугаарыг та бүхэн YouTube сувгаас маань олоод үзээрэй. За дараагийнх нь Хар Адаан Баатар 2021 онд хэвлэгдсэн 327 хуудастай А5 хэмжээтэй хамаг Монгол улсын зүүн жигүүрийн цэргийн их хүчин болох Жадран аймгийн тэргүүн Хар Адаан ноёны амьдрал түүхийг өгүүлсэн ном байгаа. За энэ номын тухай номын задлан нэвтрүүлгийнхээ 2 дугаар болгон нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн тул тэр дугаарыг үзсэн хүмүүс мэдж байгаа үзээ. Тиймээс энэ дахин дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй үзээ. Та бүхэн тэр дугаар руу ороод сонирхож үзээрэй. За дараагийнх нь болохоор Оваа нэртэй ном байна. 2022 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 6 бүлэг 690 нүүр хуудастай. За гол агуулгын хувьд болохоор Монголын нууц төвчөнд товчхон дурддагдаад өнгөрдөг нэгүд сотгийн тэргүүн нэгүдэд цагаан аваа хэмээх мянгатын ноёны амьдрал түүхийг өгүүлсэн ном юм аа. Энэ цагтаа бол гэрлийн өргөний зөв тав подкастыг түмэн олонд хүргэдэг. Өртөөч үлгэрч онгод бөгөөд алдар цуг нь сонирдоогүй улаач бөөмөр хөлтөн ховор бизээ. Энэхүү онгодын өөрийн түүх намтраа 6 бүлэг болгон амьдралын эхлэлээс ахуулаад нас эцэслэх хүртэлх зам мөрөө өгүүлжээ. Нэг хүнд амьдрал яагаад ийм сонин хачин төөрөг заяагаа вэ гэж ирэхгүй бодмоор энэ тэндээс хамгийн сонирхолтой гэсэн түүхүүдийг авчираад энэ хүнд бөөнд нь өчгсөн ч юм уу гэж бодогдохоор амьдралын ирэм яран элдвтэй сонирхолтой түүх энд гардаг. Та бүхэн гарчгаас нь бараг хараад
хичнээн өргөн агуулгатай амьдравэ гэдгийг нь харж болох байх. Сохор хүүгийн бага нас гэсэн 1-р бүлэгт өөрийн бага насны түүх. 2-р бүлэг нь Хамаг Монголын Хавбуулханд шадралсан түүх. 3-р бүлэгтээ харь нутагт боолчлогдсон түүх. 4-р бүлэгт амьдралын төмөн нухчаа буюу хүний амьдрал тохиолдсон эдрээ түүхүүд. 5-р бүлэгт төрдөө зүтгэсэн он жилүүд. 6-р бүлэгт төрийнхөө төлөө амиа өрг үгээд энэ хүний намтар өндөрлөж байна. Гэхдээ энэ хүн ийм адал явдалтай амьдраа дуусаагүй. Өнөөдөр онгод болцоход адал явдал амьдрал нь цааш үргэлжлээд явж байгааг бодохоор гайхалтай. Монгол бөөмөргөлд гагц ийм явдал тохиох бизээ. За тэгээд энэ сонирхолтой түүхийн өнөө цагийн гэрчин та бид бүгдээрээ. Энэхүү номын нэг хэсэг нь Овоо Гуйлан улсад нэртэйгээр Солонгос хэл дээр 2023 онд бос хэвлэгдсэн. За Хамаг Монголын эзэн тулсын урд ухаан урдлын онцлог 2022 онд кирилл бичгээр хэвлэгдсэн бол 2023 онд англи хэл дээр мөн монгол бичгийн хувилбараар мөн япон хэл дээр хэвлэгдсэн. За нэлийн том хэмжээтэй 382 хуудастай бүх хуудас нь өнгөтөөр хэвлэгдсэн зурагт ном байгаа. За гол агуулга нь Хамаг Монгол улсын үед монголчуудын урд үе, ахуй соёл, дээл хувцас, дайтах урлаг, хоол, хүнслэх соёл ямар байсан тухай зураг, дүрслэл, тайлбар бүхий ном байгаа. 12-оос 13 дугаар зууны тухай түүхэн, зураг, тайлбар ном гэсэн үг. За түүхэндээ анх удаа онгодуудаас асуун гаргасан зурагт ном гэдгээр онцлог. За энэ номын дэлгэрэнгүй задлан нь би та бүхэндээ цувралаар хүргээд явж байгаа. За анхны дугаарыг нь бол хүргэсэн байгаа. Хоёр дахь дугаараа бол хийгээд дундаа ороод явж байгаа. Гэхдээ одоо арга гэр одоо эмлэг ханаад манад төрөд ерөөсө дунд нь маш их завгүй байсан. Тэгээд бараг сар болцсон байна. Анхны дугаар гарснаас ямар ч байсан би энэ одоо товчлоод нэрлээд байгаа урдын судар гэдэг энэхүү судар номоо бол ямар ч байсан бүрэн задлж ярьж дуусгана. Тийм учраас та бүхэн дэлгэрэнгүй нь бол номын задлан дугаараас хүлээ авч үзээрэй. Энэ удаа бол бид нар та бүхэнд бүх номоо товчхон хэлбэрээр нь танилцуулж байгаа шүү. За дараагийнх нь болохоор Холын ажаад жунсоо нэртэй. 2023 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 409 нүүр хуудастай. Гал агуулгын хувьд болохоор Чингис хааны мянгатын ноён, арилжааны зөвлөгч, хартийн амбан, ноёхон нутгийн тэргүүн, төвийн санч, Тулгын хааны суур сурлагын багш, жинчин, арилжаачин, газарч гэрээч, Жунсоо ноёны нийгмийн ажаа хүүрнэмж юм а. Алдруугийн Баатар дурсгалгүй ялалтын элч бүхэнд зориулуу хэмээн номын ихэнд бичжээ. Тус ном нь бага нас, эдэр нас, төр зүтгсэн минь гэсэн 3 үндсэн бүлэгтэй. Бидний улсыг бүтээсэн нэг л хүмүүний ард өдий дайны гайхамшигт намтар түүх, зүтгэл агуулсан гэхээр гайхамшигтай. Жунсоо онгод номын ихэнд ийм бичсэн сонирхол өөрийн ирэхгүй татж байна. Амьдралаа чи жаргал хэмээгчийг үнэтэй болгох гэж зовлон хэмээх зүлгүүр хайрлаа юу? Амаргаа чи хайр гихчийг үнэтэй болгох гэж хагцал гих хатууг үзүүлдэг юм уу гэжээ. За Алдруугийн Баатар дурсгалгүй ялалтын элч бүхэн зориулваа гэд энэ номын ихэнд бичсэн. Энийг сонсоод миний бол хамаг бие ус босч исэн мөр ард зэсгээл явцсан. Монголын нууц төчөн дээр ганцхан дурддаг ш. Ноёхноос Жунсоо хэрэг бай гэдэг. Тийм энэ үнийг бол би үүндээ бол ерөөсөө сонсч байгаагүй. Хамгийн анх нөгөө Түүхий Илд гэдэг кино хийх явцдал Жунсоо гээд жоохон хөөхд хэлбэртэйгээр нөгөө татарууд бисүү дотор руу дайрахад тэнд нөгөө хурмаа ээжсэн улсууд хүүхдүүдээ нэг хэсэг болгоод тоглуулж ирсэн. Яг тэрний дунд Жунсоо гэдэг хүүхэд гардаг байхгүй. Гэтэл тэр Жунсоо гэдэг хүүхэд хожим ийм алдартай их Монгол улсыг бүтээн босгоход маш том үүрэг гүйцэтгсэн ийм хүн болсон байжээ гэдэг сонсоход гайхалтай. Тэгэхээр бидний мэдэхгүй маш олон тийм Алдруугийн Баатар дурсгалгүй ялалтын элч гэдэг ийм маш олон хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэдгээрийн төлөөл болж ингэж энэхүү судар номоо бол бичсэн байна. Үнэхээр гайхалтай. За дараагийн ном нь бол Үнгэн сахиусны таахуу үлгэр нэртэй 2023 онд хэвлэгдсэн. За энэхүү үлгэр нь 9 сүүлт Үнгэн сахиусны үлгэр домог өгөөд бидний сайн мэдих үрс балчруудаа хайчилж өгдөг эсгийн үнгний улбаа болсон үлгэр болно гэж. За тоо сурах, бичиг сурах, зүгчийг аюулаас болгоомжлох ухаан, жамын ухааны талаар энэхүү үлгэрээс таньж мэдэх боломжтой. За түүнчлэн хүүхдийн хэл яриа, үгийн баялаг, өв соёлоо танин мэдгэд бяцхан түлхэц болох ус өв соёлын улбаатай монгол үлгэр болно гэж. За одоо бид нар хүүхдүүдээ унтуулахад нөгөө мануул нэгэ дээрээ нэг үнийг тавиад унтдаг шүү дээ. Тэр үлгэр домгийн яг улбаа суурь нь юу вэ гэдгийг энэ жижигхэн өөрхөн ном байна. За дараагийнх нь болохоор хэд төвчний ном. 2024 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй
615 нүүр хуудастай. За гол агуулга нь болохоор арга ихт аргачин тэнгэртэн болон Аруулаадын Нахуу баяны намтар дуу. Эдгээр онгодын эдийн тухай айлдсан сургаал монголчуудын эд ахуйн тухай мэдүүл зөвхийн онолын мэдлэгийг агуулсан. За ерөнхийдөө энэ номон дээр бас нэмээд хэлэхэд баян чинээлэг болохыг хүсэж байгаа хүн байвал энэ хүн номыг уншаарай гэж зөвлөнө. Ягаад тэгэхээр тухайн үедээ л түүхэнд алдартай баян гэдэг нэрээр дурсагдсан Нахуу баян. За тэгэхээр энэ Аруулаадын аргачин тэнгэртэн гээд маш олон алдартай улсуудын багш нь ийм агуу улсуудын бичсэн ном судар байж байгаа. Тэгээд Монголын нууц товчооч юм уу өөр бусад түүхийн их сурвалжуудаас бид нар зөвхөн нэрийн л дурдаж, нэрийн л мэднэ. Одоо Монголын нууц товчоог хайгаад үзэх юм бол Боорч анжины эцэг Нахуу баян гэд хэдхэн л өгүүлбэр байгаа. Гэтэл энэ нэрний цаана ямар түүх явж гин, энэ нэрний цаана ямар улс төр явж гин, ямар бодлого явж гин, эд баялаг ахуйн талаар монголчууд ямар онол сургаалтай байсан, ямар түүхтэй байсан гэдгийг яг энэ номноос харж болох боломжтой. Энийг бол ямар ч ухаантай хүн бол зохиож чадахгүй. Тэгээд нөгөө бидний өмнөөс танилцуулсан Юсинийг, одоо Жунсоо, Хан Хүүний Цүрхран, Харадан Баатар, Төвхий Илд гэх тэр нь ер нь бол нэг их Монгол улсын яг ихэн үе, хамаг Монгол улсын сүүл үеийн түүхтэй холбогдсон. Эднэр бол хоорондоо маш нарийн нэгт уялдаа холбоотой. Ингээ энэ дээр гарч байгаа ингээд намтар түүхүүд, дөрүүд бүгдээрээ хоорондоо тийм нэг ив гисээрээ холбогдоод нэг түүх болдог шиг тийм номнууд байгаа. Тэгэхээр энэ хүн номыг бас та бүхэн уншиж судалж үзээрэй гэж хүсэж байна. За ингээд дараагийн номонд Бодоо багшийн барайны ном 2024 онд хэвлэгдсэн 5 бүлэг 339 хуудастай. За судар уншснаар гарын эв дүй булчин хөгждөггүй. Харин оюуны зориг, мэдлэг, мэдээлэл нэмэгддэг. Иймд барай суралцагч танаа тус судрыг уншиглан чадамжид хүрнэ хэмээн амлаж дийлэхгүйч суйртай усалгаа мэт өөрт буй үрээ энэхүү судраар тижээх аваас ололтод хүрэх чиг хэмээн ухалтгай. Гэрлийн өргөний улаачид болон онгод тэнгэрүүдээс та бүхэнд энэхүү судрыг өргөн барьж байна. Тус судрын чиг зорилго нь мартагдсан өвөө сэргээх гэж, мэдхүйн хүгийг хурцлах гэж, танихун алдааг засах гэж, төмөн олонд ач өргөх гэж оршивэ. Барайч домчийн мэдлэг, мэрэгчлийг эрэлхийлэгч бүхэнд илүү нөөлөгт байхыг зарчимлан игэл балчир, илээ барай сонирхож хүмүүн бүрд чиг байхаар товлов. Сэтгэл өргөл минь төмнийг мөнхийн аршаанд хүргэх болтугай. Чадамж хүчин төмнийг амьдрах тухтад хүргэх болтугай. Судрыг толгоосон онгод бодоо. Домч, барайч, цусан жирхэн хэрээдийн бодоо нэрт гүн цолдон, улаач алдар эрхэт. За энэ дээр яг миний анхаарлыг татсан маш чухал зүйл гэвэл за ингээд судар уншснаар бол та мэдлэг мэдээлэл авнаа. Тэгвэл гарын эвдөө булчин хөгжихгүй гэж. Яг энтэй ижил. Бид нар өнөөдөр ингээд маш олон гайхамшигтай ном судрыг гаргаад онгод тэнгэрүүдийн мэдлэг ухааны ингээд өртөөлөө та бүхэнд хүргэж байгаа. Зарим улсууд болохоор илүү нөгөө бэлэн юм хүсэж идэг. Үнэхээр ийм агуу өвгдээд онгод тэнгэрүүдийн бол бидрийг одоо энэ Монгол улсыг хөгжүүлээ сайхан болгоотгооч энэ ловирчдын гисгээгээ цээрлүүлээд алаад устгаад өгөөч гэсэн юм ярьдаг. Гэтэл онгод тэнгэр гэдэг маань тэгдэг одоо зүйл биш ээ. Бид нарт оюуны их өв сан мэдлэг мэдээлэл гэдгийг хайрлаад бид нар тэр хайрлсан мэдлэг мэдээлэлээр нь өөрийнхөө булчингаар, өөрсдийнхөө оюун ухаанаар, өөрсдийнхөө хөдөлмөр бүтээлээ бүтээж улсаа бий болгодог баг. Яг энэ барай гэдэгтэй гэж хэлхэн. Барай гэдэг ингээд хамаг зүйлийг заагаад өглөө. Чи яг энэ технологийн дагуу хийгээд хүнээ нухаад булчингаа хөгжүүлж ийж сайн барайч болно. Тэгэхгүй бол тэгж чадахгүй бол чи зүгээр энэ мэдлэгийг ингээл гол болгоол хайна гэсэнтэй гэж хэлэх юм багхгүй. Үг ер нь үйлдэл болж ич мөрийг үлдээх гэсэн бас үг байна. Тий. Хүний ухаан бол шуугаар ордгоо гэж бас үг байдаг тий. Заавал ингэж тэр оруулсан ухааныг сонссон мэдлэгийг ингээ хөдөлмөр болж ийж, гар хөлөө хөдлөгж ийж, бүтээж, хийж үзчихийж тэгжээ тэр эрдэнэ мэдлэг ухаан болж байгаа. За дараагийнх нь болохоор чандан харилцаа. За 2024 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 8 бүлэг 321 нүүр хуудастай. Ихрэс дээд овгийн өндөр дээд буурлууд айлтсан. Судрын агуулгыг томилвол эхний бүлэгт жам итүүгэн эхийн тухай, хоёрдугаар бүлэгт нь хэмээн тухай ерөнхий ойлголт, хэмээн мэдрэх тасгалууд, гуравдугаар бүлэгт нь чанд манах ёс, хүмүүний 3 биеийн тухай, дөрөвдүгээр бүлэгт нь заяа, тавдугаар бүлэгт нь сүнсний чадамж, 12 хаврын бүчлгүүд, 6 дугаар бүлэгт нь хүмүүний 9 хүсэл, 7 дугаар бүлэгт 5 төв, хүмүүний 12 тавилан,
8 дугаар бүлэгт зан үйл, үүнд чулууны угаалга, нийгмийн зураглал, овоог цэвэрлэх, хэрхэн зөв зохистой авч явах, ус голыг цэвэрлэх, дэг жаяг гэсэн сэдвүүдтэй байна. Энэхүү судрыг хар сон зайран улаачлан бидэнд хүргэжээ. За дараагийн судар маань эбхэ өгүүлэмж нэртэй 2024 онд хэвлэгдсэн А5 хэмжээтэй 393 уудастай. За гол агуулга нь гэр бүл, хайр дурлал, хамтран амьдралын тухай өвгдийн шивнэ болон хүрч байна. Яагаад өвгөд гэр бүлийн тухай айлдах болов гэхээр өнөө цагийн хүмүүсийн эрэлт хэрэгцээ, асуудал, бэрхшээл, алдаа оноо бүхэн энэ судрыг гаргах шаардлагыг бий болгожээ гэж ойлгосон. За элэг эмтэрч, зүрх шимширч, нулимс урссан шөнийн тоогч нь богино байх гэж. Үрдээ эрхлэх сургаалыг өвгдийн чин түүхээс хэлж өгье. Өндөө засах ухааныг алдад чинь цэнлэж өгье хэмээн ижитүүд нь салхин жаврын шууганаар санаашрах амьсгалын ардгаас үгээ хэлгэж байна, үлгэрээ дэлгэж байна хэмээжээ. За тэгэхээр гэр бүлгүй хүн гэж бол байхгүй. Гэр бүлээс бид нар бүгдээрээ үүсдэг. Тэгэхээр энэ тухайд өвгөд юу гэж сургаж айлцныг энэ судраас толиж болох нэ. За дараагийнх нь болохоор засаглахын засал. 2024 онд хэвлэгдсэн 364 нүүр хуудастай 4 бүлгээс бүрднэ. Нүүдэлчин түмний засагтын гүн онолын ерөнхий мэдээлэл, арам түгээмлийн онол, соёлын 8 төрөл, их Монгол улсын бодлогын үе шат, засаглалын тухай, их Монгол улсын үеийн домчийн засаг гэсэн бүлэг сэдвүүдтэй онол сургаалын шинжтэй бичигдсэн. Энэ тухай аянга тутган ийм бичжээ. Нэг удаа би тухайн цаг үед домчтой хамаатай хууль цаад байдаг эсэгдэл тухай онгодоос асуусан юм. Гэтэл онгод маш их зүйлс ярьсан учраас энэхүү номыг тусад нь гаргах болов. Уг нь домчийн сударт нэг бүлэг хэмжээнд л сонирхуулах гэтэл бүхэл бүтэн маш том ажил мэдлэгийг өвийг ямар багахан үнэлээд байна вэ гэд онгод яриад байв. Энэхүү ариун их мэдлэгийг айлдагч онгод бол 13 дугаар зуунд амьдарч байсан алгаа гэгч хүмүүс билээ. За энэ яг энэ домчийн засаглалтай холбоотой зүйл бол яг одоо өнөөдрийн яг бидний энэ контентийг хийгээ явж байхад бас нийгэмд нэг сэдв болоод байна л да. Ягаад тэгэхээр нөгөө нэг хүний эрхтнийг донор болгохтой холбоотой асуудал чинь бүр эд асуудал болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө маш чухал сэдв. Хууль, цаад, засгийн түвшинд маш нарийн зохион байгуулахгүй болдгүй гэдгийг одоо энд бол онгод бас хэлсэн байна шүү дээ. Энэ бол нэг тийм жижигхэн сэдв биш ээ. Ийм маш чухал сэдвийг яагаад нэг жижигхэн болгоод байна гэж асуугаад байгаа байхгүй. Окей, бүлэг биш. Бүтэн номын хэмжээнд үнэлэгдэх ёстой шүү гэдэг. Тэгэхээр яг өнөөдөр бид нар тулгараад байгаа энэ эрүүл мэндийн салбарын хууль, цаад, засаглал бас маш нарийн байх ёстой гэдгийг ойлгуулсан үйл явдал нь яг одоо бид нарт тулчаад байна л да. Тэгэхээр энэ бол бас нэлээд нарийн онлын мэдлэгтэй холбоотой. Ялангуяа энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа улсууд бол энийг заавал нэг уншичмаар юм шиг байна тий. За дараагийн ном нь болохоор 7 хавртын шинжээ нэртэй 2025 онд хэвлэгдсэн 374 хуудастай. За үндсэн 3 бүлэг болон хавсарт бүлгээс бүрднэ. За нүүдэлчин Монгол түмэн бол 7 хавртын шинжээ хэмээх соёлын томоохон уламжилт зан үйлтэй байсан бөгөөд хүүхдийг эхийн хөвлөд олдох цагаас нь эхлэн 7 нас хүртэл шинждэг байваа гэж. За энэ эхний бүлэгт ургийн шинжээтэй холбоотой сэдв, удаах бүлэгт хүүхэд эхээс төрөө 7 нас хүртэлх шинжээг авч үзсэн бол 3 дугаар бүлэгт онгод дээдсүүд намтрынхаа хэсэг болон тухайн цаг үеийн шинжээтэй холбоотой түүхэн үйл явдлуудыг хүүрнэн өгүүлсэн гэж байна. За энэхүү судрыг айлдсан онгодууд нь Хонхтон аймгийн Адай, Чархаа өвгөн, Хамаг Монголын эзэнт улсын Амбхай хан, Төмрийн эзэнт улсын Үлэг Бихий хан, Чонос аймгийн Галж онгод, Тайчууд аймгийн Үүлэн Бор онгод, Урайхай аймгийн Эрдэмтэн, Балт мөргөн, Хонхтон аймгийн Мендлэг ноён гэсэн онгодууд байна. Улаачилсан Дайчин хүү зайран, Чон зайран, Очир зайран гэсэн байна. За өр хүүхэдтэй хүмүүн бүрт энэхүү судрыг уншихыг зөвлөж байна. Маш олон хүмүүс бол 7 хаврын шинжээг яаж хийдэм бэ? Манай хүүхэд 7 нас хүрчлээ. Одоо хүүхдээ цаашид ямар ажил мэргэжилтэй болох, ямар юунд авяас чадвартайг нэлхийн тулд эртний аргаар одоо шинжүүлэх гэсэн юм аа гэж бас тийм хүсэлтүүд ирдэг байсныг санаж байна. Тэр бүх улсууд бол энэхүү номыг ямар ч үс эхний ээлжинд уншаад үзээрэй гэж зөвлөж байна. Дөнгөж саяхан гарсан учраас би бол уншиж амжааг байгаа. За ингээ хамгийн сүүлийн одоо отхон ном буюу 2025 оны 2 сарын 24-нд хамгийн отхон ном болон хэвлэгдсэн. За 251 хуудастай. За та бүхэн Монгол домшийн судар нэгийг бүгдээрээ мэдж байгаа хаа маш олон хүнд ач буйнаа өгсөн. За тэгвэл энэхүү судрын үргэлжлэл 2 дахь судар нь бодис засал нэртэйгээр хэвлэгдсэн байна. За үндсэн 4 бүлэгтэй.
Нүүдэлчин домч ангаагчдын түүх гэсэн эхний бүлэгт Монгол домчийн ухааны түүхийг өгүүлсэн байна. За хэмийн онол гэсэн бүлэгт цэник түүгээр ангаан домнох 5 мэдрэхүй нар сарны эрчим хэмийн нөлөөлийн тухай өгүүлжээ. 5 махбодын онол гэсэн бүлэгт махбодын онол 12 жил ба 5 махбодтны зан арын шин онцлогийн тухай маш сонирхолтой мэдлэг мэдээлэл өгүүлсэн байна. За амьд биетийн удамшлын зүй тогтол гэсэн бүлэгт удамшлын сан төгөлдөржих, доройтох, за удамшлын сангийн туршилтын жишээ гэсэн сэдвүүдийг өгүүлсэн байна. За энэ судрын хэсгээс товч уншиж өгье. 5 махбод хэмээх нь бүхий зүйл өөртөө хэм хураах бөгөөд хэм нь 3 туйлчин чанартай. За нектар бол хатуу төлөвийн тоос болно. Дундажлан хосол бол чийг төвшний шингэн болно. Ихэд сарнууд хий болно. Эд өөртөө цэнэгтэй бөгөөд цэнигийн булаах бөгөөд түгээх хэв шинжтэй. Цэнигийг булаах буюу намжаах шинжтэйг нь арга, түгээх буюу ангижрах шинжтэйг нь бэлэг гэж үзнэ. Ийм учраас цэнэгт 5 ойлголтыг ойлгох шаардлагатай. Хит түгэх шин чанартай бөгөөд бүхий цэнгээ алдаж номхордог хийн төвшин. Хөнгөн шин чанартайч хэм хурааж тогтвор үүсгдэг гал төвшин. Бүхнийг хурааж нэгтрах шинжтэй шорон төвшин. Хураасан хэмээ хувьсган гаргагч модон төвшин. Хурах түгэх нь тэнцүү байдаг усан төвшин. За ингээд бидний нөгөө маш олон хүн яриад байдаг уламжилт ангаах ухаанд хэрэгэлдэг 5 махбод, хийчийг, шороо, мод, ус. Одоо бид нар бас бэлгийн тооллоор, сарны тооллоор хаврыг ухтаа цагаан сарын баяраа тэмдэглэчээ. Тэгээд дараа нь шиний 8, 15-ны дотор заслаа хийлгэн. За та ингээд модон дээр суусан байна, усан дээр суусан байна, шороон дээр суусан байна энтрийгээ бас зүйлүүд яригддаг шүү дээ. Тэр ойлголтууд яг эрүүл мэндийн улбаа суурь нь бол энд явж байгаа шиг байгаа. Тэгэхээр энийг маш нарийн мэрэгжлийн ном судрын болов гэж би ойлгоод байна. За ингээд өнөөдрийг хүртэл гаргасан бүх судруудаа товчхон танилцууллаа. Нийт 14 жилийн хугацаанд 40 ийм судар номыг гэрлийн өргөөнөөс ард түмэндээ өргөн барьжээ. За дараа дахиад хизээ судар ном хэвлэгдхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2011-аас 25 он хүртэлх 14 жилийн хугацаанд гаргасан 40 судар номыг бит хоёр та бүхэндээ товчлон хүргэлээ. Тэгэхээр энэ судар номуудаас бас цаашдаа ингээд ялангуяа энэ түүхийн хэлттэй холбоотой ном судруудыг нь бол би яг задлаа, тайлбарлаад явж байгаа. Энэ ажил бол цаашаа үргэлжлэнэ. За энэ дугаарын дараа бас урдын судрынхаа 2 дугаар хэсгийг та бүхэнд хүргэхээр төлөвлөж байгаа. Энэний дараа бас ингээд төлөвлөсөн ажлууд байгаа. Тэгээд манай сувгтай хамт байгаарай. Цаашид бас олон сонирхолтой гоё контентуудаараа та бүхэнтэйгээ үргэлжлүүлэн уулзах болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.